Сайн байна уу? Танд алчуур хэрэгтэй юу? Тийм ээ, хэрэгтэй байна. Ус урсаад зүгээр арчхад хангалтгүй юм аа. Харахад л үнэр гарсаар л байна. Одоо яах вэ? Хэрв таны хүүхэд хөлсний эвгүй үнрийг удамжсан бол эцэг эхчүүд юу хийх хэрэгтэй вэ? Юуны өмнө зурчиг эсвэл үнэр дарагч хэрэглэхээс зайлсхий. Эдгээр нь зөвхөн гадаргуу дээр төр зөөрийн нөлөө үзүүлдэг цаашид хүүхдээ хөлсний эмчилгээнд оруулахаас болгоомжил. Эдгээр нь үнэтэй төдийгүй өвдөлттэй байдаг. Харин үүний оронд үдэш хөлсний тосыг түрххийг зөвлөе. Өдөр түрхээс зайлсхий. Учир нь энэ бүтээгдэхүүн таны сууны үнрийг хэд хурдан засах вэ гэхээс айж байна. Удамшлын хүнд үнэртэй байсан ч эсвэл орчны нөлөөгөөр байсан ч сайжруулахын тулд үнэхээр их мөнгө зарцуулах шаардлагагүй. Зүгээр л энэ цэнхэр төвтэй сууны үнэр дарагч тосыг гэртээ аваад хэрэглээд үзээрэй. Хэрэглэх арга: өдөрт 1 удаа түрхэнэ. Хэрэв үнэр хэтэрхий их байвал өдөрт 2 удаа түрхэж болно. Гэхдээ хит их түрхэх шаардлагагүй. Учир нь энэ тос цэвэр байгалийн гаралтай, маш зөөлөн найрлагатай, хөлс ихтэй, шар толгох гардаг. Эсвэл маш хүчтэй эвгүй үнэртэй байсан ч энэ тосыг туршиж үзээрэй.